За сайн байцгаана уу бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгээ өнөөдрийнхөө вебинарыг ерөнхийдөө эхлэе. За юуны өмнө манай BMC группийнхаа товч танилцуулгыг хийж байна. Манай BMC групп нь 2012 онд байгуулагдаж байсан. Одоогийн байдлаар ерөнхийдөө 5 охин компанитай хүчтэй гэсэн мэдээлэл технологийн харилцаа холбоо, уул уурхай барилгын автоматжуулалт, уул уурхай хүнд үйлдвэрлэл, DLP програм хангамж, олон улсын нислэг захиалга, аялал жуулчлал гэсэн 5 салбарт үйл ажиллагаа амжилттай явуулаад байж байгаа групп байгаа. За манай Vertex компанийн хувьд ерөнхийдөө мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Мэдээллийн аюулгүй байдал, enterprise дэд бүтц, автоматжуулалт, хяналтын систем, харилцаа холбоо, cloud үйлчилгээ, програм хангамж гэсэн үндсэн 6 чиглэлээр байгууллага болон хувь хүнд шаардлагатай ерхий бүх төрлийн мэдээлэл технологийн үйлчилгээг үзүүлдэг. Үзүүлж байгаа үйлчилгээ болгон дээр зохиц шийдлийг боловсруулж өгдөг, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэхээс ахуулаад зөвлөлт систем тохиргоо инженер техникийн базаар хангах, худалдаалтын дараах спорт үйлчилгээ алсын занаас спорт үзүүлэх сурвалж цанаар явуулах гэдэг бүх үйлчилгээг үзүүлдэг байгууллага байж байгаа. За өнөөдрийн манай бэлдсэн вебинар ерөнхийдөө Grandstream брендийн UCM 63 сэрийн шинэ сурвалж PBX-ийн танилцуулга болон IPVT-10 байгууллагын дотоод серверийн шинэ талаар та бүхэндээ танилцуулахаар бэлдсэн байна. За ерөнхийдөө эхлээд Grandstream брендийн танилцуулгыг хийж. Grandstream брэнд нь 2002 онд байгуулагдаж байсан. Ерөнхийдөө олон улсын олон орон салбартай, олон улсын хэмжээнд харилцаа холбооны чиглэлээр тэргүүлэгч брэнд гэж явдаг. Ерөнхийдөө байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь бол байгууллагын харилцаа холбоо, байгууллах шаардлагатай тоног төхөөрөмжийн шийдлийг боловсруулдаг байгууллага байж байгаа. Тэгээд салбартаа бол ер нь чанар найдвартай ажиллагаагаараа тэргүүлэгч тийм байгууллага байж байгаа. Тэгээд манай Vertex компани Grandstream брендийн Монгол дахь хамтрагч байгууллага гэж явдагаараа онцлогтой тийм байгууллага байж байгаа. За юуны өмнө IPPBX гэж юу вэ гэдэг ерөнхийд танилцуулгыг. IPPBX гэдэг нь ерөнхийдөө интернет холболт ашиглаад байгууллагын харилцаа холбооны бүх шатны шаардлагатай үйлдэлийг гүйцэтгэдэг. Одоо байгууллагын дотор холбоо, дуудлага орох, гарах, дуудлага дамжуулах, автомат хариулагч, voicemail, fax гэдэг ерөнхийдөө бүх шаардлагатай харилцаа холбоонд шаардлагатай бүх үйлдлийн систем зохицуулж өгч байдаг. Тэгээд user порталтай тэр нь ерөөхдөө cloud орчноос PBX-ээ бүгдийг хийнаад зохицуулаад тэн дээр байгууллагад ирсэн дуудлага, гарсан дуудлага, дотор холбоо, нэтрээгээд ерөөхдөө шаардлагатай бүх мэдээллийг бас аваад хянаад зохицуултыг хийгээд явчих боломжтой байдгаараа IPPBX онцлогтой тийм төхөөрөмж байж байгаа. За UCM 63 PBX нь ерөөхдөө сая 2020 онд худалдаанд гарсан шинэ PBX байж байгаа. Монголд одоо эх 7 хоногоос борлуулагдахад бэлэн болохоор байж байгаа. За UCM 63 сэрийн PBX нь ерөнхийдөө байгууллагын аудио дуудлага, видео дуудлага, видео хурал, аудио хурал, видео хандлалт, одоо веб митинг, өгөгдөл, аналитик гэдэг ер нь байгууллагч шаардлагатай бүх төрлийн харилцаа холбооны шийдлийг нэг төвлөрсөн сүлжээнд хянах боломжтой байдгаараа онцлогтой тийм PBX байж байгаа. Тэгээд UCM 63 сэрийн PBX-үүд маань ерөнхийдөө 5000 хүртэл хэрэглэгчийн зохицуулалтыг хүчин чадалтай. UCM ecosystem, cloud management, UCM remote connect гэсэн үндсэн 3 бас нэмэлт функцаараа давуу талтай ийм төхөөрөмжүүд байж байгаа. За UCM ecosystem гэдэг нь ecosystem нь ерөнхийдөө олон төрлийн одоо үйлдлийн системийг нэг платформ дээр нэгтгэдэг. Ерөнхийдөө бизнес эрхлэгчдэд PBX-ийг хянах, нэвтрэх, эсвэл алсын зайнаас бүх төр шаардлагатай зохицуултыг хийх зэрэг байгууллагын одоо IT мэргэжилтнүүд бол удирдлагуудад шаардлагатай үйлдлийн системүүдийг cloud орчинд нэгтгэж өгснөөр маш хэрэглэгчийнхаа хэрэгцээг маш хэлбэр болгож өгдөг ийм үйлдлийн систем байж байгаа. Тэгээд
Энэ UCM экосистемийн бас нэг давуу тал нь ерөөдөө аслагдсан хэрэглэгчдийн одоо мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс firewall төхөөрөмжтэй хоршиж ажилладаг. За firewall төхөөрөмжийн урсгалыг заавал дамжин өнгөртгөрөө давуу талтай байж байгаа. За UCM Remote Connect гэдэг нь бол ерөөдөө аслагдсан ажилчид нь firewall-ороо дамжаад хамтран ажиллах бүрэн хангаад өгч байгаа. Дээрээс нь ерөөдөө Grand Stream-ийн device management system тэр бүрэн хорсож ажилладагаараа UCM 63 сэрийн PPX-нууд маш давуу талтай болж байгаа. Device management system гэхлээр ерөөсөө cloud орчноос байгууллагатай шаардлагатай бүх төрлийн тохиргоог, бүх төрлийн одоо систем зохицуулалтыг ерөөдөө cloud орчноос хийчих боломжтой. Хэдий одоо жишээ нь хотын төв салбар байлаа. Хөдөө орон нутгад олон салбартай байсан ч гэсэн хөдөө орон нутгийнхаа ажилчдын бүх систем тохиргоог энэ чинээс cloud орчноос хийчих боломжтой гэсэн. Тэр салбарууд дээр PPX төхөөрөмж байрлах шаардлагагүй. Хотын төв салбар дээр болох хэмжээний тийм одоо хэрэгцээ шаардлагыг хэлбэрчилж өгдөг болсон. Ийм давуу талтай PPX байж байгаа. За ерөнхийдөө энэ дээр PPX-ийн дашбордны жишээнүүд харагдаж байна. Тэгэхээр та бүхэн чинээс одоо cloud орчинд бүх шаардлагатай мэдээллүүдээ авчин, бүх шаардлагатай одоо аналитикууд, бүх шаардлагатай статистик мэдээллүүд те байгууллагууд, салбар нэгжүүдийнхаа бүх мэдээллийг цуглуулад түн дээр ажиллах бүрэн боломжтой мөн бүх шаардлагатай тохиргоо одоо суйрлуулалт те бүгдийг cloud орчноос хийчих боломжтой тийм байж байгаа. За UCM экосистемийг байршуулах хөлбөрүүд дээр жишээ дурдахад аслагдсан ажилчид гэж байна. Тэгэхээр энэ дээр юу гэдэг чинь байгууллагын ямар нэгэн ажилтнаа томилолтоор явах эсвэл өөр нэг хөдөө орон нутаг эсвэл гадаад орн руу ч юм уу томилолтоор явах шаардлагатай болоход PPX төхөөрөмжөндөө тэр ажилтныхаа мэдээллийг тэр ажилтнтайгаа холбогдох систем тохиргоог хийхэд хангалттай гэсэн үг. За ерөнхийдөө офисын хэрэглээнд бол офисынхаа бүх ажилчид, бүх салбар нэгж, бүх албуудынхаа бүх тохицуултыг хийчих боломжтой. Гарах орох дуудлагын хязгаарлалт байдаг ч юм уу эсвэл дотор холбоо автомат хариулагч гээд офисын шаардлагатай бүх системыг бүгдийг байршуулж боломжтой. UCM 63 сэрийн PPX ерөнхийдөө IT-ийн мэрэгчлэлтнүүдтэй мэдээлэл технологийн мэрэгчлэлтнүүдийн ажлыг маш их хөнгөвчилж өгдөгөөрөө бас давуу талтай байгаа. Яагаад тэгэхээр мэдээлэл технологийн ажилтан ерөнхийдөө хаанаас ч одоо ямар ч байршлаач байгууллагатай шаардлагатай одоо засвар үйлчилгээ эсвэл тохиргоо зэргийг хийчих боломжтой байдгаараа их давуу талтай байгаа. Заавал байршил дээр очиод шаардлага байхгүй. Маш их цаг хэмнэдэг, маш их одоо тийм ажлын үр дүн нэмэгдүүлдэг байж байгаа. За төрийн байгууллагуудын онцлог дээр төрийн байгууллагууд бол ерөнхийдөө хотод төвтэй хөдөө орон нутагт олон салбартай байдаг жишээнүүд их байдаг. Тэгэхээр төрийн байгууллагуудын хувьд бас яг түрүүний дурдсан шиг төвлөрсөн нэг шүлжээн дээрээс одоо орон нутаг аймагуд сум дүүргүүдийнхаа одоо салбар нэгжүүдийнхаа бүх тохиргоог үндсээ төвөөсөө бүгдийг хийчих боломжтой гэсэн үг. За call center-уудын хувьд бас энэ UCM 63 сэрийн PPX нь муу адил түрүүнд дурдсан давуу талуудыг одоо зохицуулж өгнө. Мөн одоо дуудлагын эрдэд шийдэл гэж байгаа аудио, видео те бүх төрлийн дуудлагыг бас алсын занаас бүгдийг нь тохируулаад явчих боломжтой. Ажилчид хаанч байрлаж исэн, ажилчид одоо томилтоор явсан ч гэж болно, эсвэл гэртээ чөлөөтэй байж исэн ч болно. Тэр тохиолдолд ерөөхдөө ажлаа бас хийж явах боломжтой. Эсвэл тэр хүмүүсийн яг тэр хүмүүст зориулсан систем тохиргоог маш хялбархан хийчих боломжтой. Ямар нэгэн байдлаар систем тохиргооны өөрчлөлт орууллаа гэхэд тэн дээр айгүй гөндрөл учраас тэн дээр айгүй тийм нүсрийг ажил болгох ямар ч шаардлагагүй гэсэн. Бас түрүүн дурдсанчлаа олон салбартай салбар нэгжүүд дээр бүх шатны бас тохиргоог хийчих боломжтой. За ерөнхийдөө экосистемийг байршуулах хувилбаруудын цөөхөн хэдэн жишээнээс бас дурдлаа. Ерөнхийдөө бол 63 сэрийн PPX нь офисын болон байгууллагын бүх шатны хэрэглээ, байгууллагын бүх шатны онцлогт ингэж хөрвж ажиллах боломжтой, хөрвөх чадвар сайтай. Байгууллагын ерөнхийдөө ажлыг маш их хөнгөвчилж, үр бүтээмжийг нэмэгдүүлэхээр давуу талтай тийм PPX байж байгаа. За 63 сэрийн PPX-ний ерөнхий үзүүлэлтүүд тэр харагдаж байна. 63 сэрийн PPX маань 6301, 6302, 02, 08 гэсэн үндсэн дөрвөн
одоо төрлийн PBX-нууд гарч ирж байгаа. Хамгийн basic нь бол 6301 нь ерөөхдөө 500 хүртэл, тэрнээс цаашаа 1000, 2500, 5000 хүртэлх ерөөхдөө хэрэглэгчдэрийг хянах боломжтой. Видео, аудио одоо харилцан холбоог дэмждэг тийм үзүүлэлттэй PBX-нууд байж байгаа. За энэ дээрээс PBX-нуудын маань зурагнууд харагдаж байна. Ер нь PBX-нууд маань бас мэдээж ерөөхдөө байгууллага яг харилцан холбооны бүх шийдлийг төр төрөж шингээсэн. Түүнээс чинь ерөөхдөө энэ 63-ийн PBX нь ерөөхдөө 5 хэрэглэгчийн бүх шаардлагатай мэдээллийг хийхээс гадна өөр дээрээ мөн одоо SD картаар та бүхэн одоо шаардлагатай рекордтэй шаардлагатай бүх үйлчлэгийг ерөөхдөө PBX-дээр зөвлөж очих боломжтой гэсэн. Ер нь бүх шатны гэж байгаа шалтгаан ер нь байгуулах одоо хувьхэн одоо харилцан холбооны зүгээс ямар шийдэл хэрэгтэй байна, ямар зохицуулалт хэрэгтэй байна. Байгууллага болгоны үйл ажиллагааны онцлог өөр, байгууллага болгонд тулгарч идэг хэрэгсэл шаардлага өөр учраас тэр болгонд хөвөрч ажиллах чадал боломжтой. Тэр болгоныг өөр дөрөө зохицуулаад хэлбэрхаан зөв аав орчинд одоо платформ дээр бүгдийг нэгтгээд бүгдийн тэнцэнэ зохицуулах боломжтой байдгаараа 63 сарын PBX-нууд маань онцлогтой давуу талтай болсон байж байгаа. За ерөнхийдөө PBX-ний дэм маань хувьд бас юм байж байна. За IP-video 10 гэдэг IPv10 base station-ийг байгууллагын дотоод серверийн шийдлийн талаар та бүхэндээ танилцуулъя. За ерөнхийдөө IPv10 бол байгууллагын бүх шатны гэж байгаа ер нь дотоод серверээр дамжуулаад байгууллагын бүх шатны үйлчлэгийг үзүүлдэг товчхондоо тийм сервер байж байгаа. За IPv10 нь ерөнхийдөө яг орчин цагийн хэрэглээн дээр бейсэлсэн одоо байгууллагуудын дотоод серверийн холболт гэж явдаг. Ерөнхийдөө дан ганц видео хурал гэхгүй байгууллагын одоо дотоод сервер үүсгээд тэмдэг групп чат, хувь чат, мэдээлэл дамжуулах, файл шеэрлэх, чатлах, одоо дуудлага хийх, видео дуудлага хийх гэдэг ерөнхийдөө маш их баялаг үйлдлийн системтэй тийм платформ гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө системийн тохиргоо байршуулалт бүрийг одоо бизнесийнхаа бүх шатны онцлог, бүх шатны хэрэглээнд дээр тохируулаад зохион байгуулад, тохируултыг хийгээд, өөрчлөөд, хянаад ерөнхийдөө бүх үйлдлийн системийг дотоод серверээр дамжуулаад хийчих боломжтой. Тэгээд IPv10 IPv10 base station-ийн маань хамгийн том давуу тал нь юу гэхээр нэг удаа худалдаа авалт хийгээд түн дээр дахиж ямар нэгэн байдлаар одоо лиценз сунгах цар болгоны төлбөр хураамж төлөгч гэх юм уу. Ерөнхийдөө тиймэрхүү шаардлага ерөөсөө гарахгүй. Нэг удаа худалдаа авалт хийгээл лицензийнхаа бас онцлогийг байгууллагынхаа онцлог тохируулаад нэг удаа худалдаа авалт хийгээл тэгэл ерөнхийдөө лицензүүдийн хувьд one time гэж явдаг болохоор дахиж тэгэж сар болгон эсвэл жил болгоны хураамж гэж төлөвлөгөө байдгаараа бас онцлогтой. За тэгээд энэ дотоод серверээр дамжиж байгаагийн бас нэг давуу тал нь юу гэхээр одоо олон салбар нэгжтэй байгууллагууд эсвэл одоо тийм салбар нэгжүүдийн одоо сүлжээний асуудал эсвэл утасны сүлжээ, интернет сүлжээний асуудалтай байгууллагууд дээр ерөнхийдөө тухайн салбар нэгж рүү дотоод холболтын шилэн кабель татагдсан л байх юм бол ерөнхийдөө тэр байгууллагт интернетний сүлжээ, утасны сүлжээ байна уу, байхгүй байна уу хамаагүй. Ерөнхийдөө шууд аудио дуудлага, видео дуудлага түрүүнд дурдсан групп чат, хувь чат байгууллагынхаа ерөнхийдөө хэдий сүлжээгүй интернет хөв бүсэд байсан ч гэсэн IPv10 төхөөрөмжөөрөө дамжуулаад яг л интернет бүсэд байгаа юм шиг, яг л утасны сүлжээтэй бүсэд байгаа юм шиг ерөнхийдөө бүх одоо шаардлагатай үйлдлийн системүүд дээр ажиллах боломжтой гэсэн. За IP-video talk-оор ерөнхийдөө аудио болон видео дуудлага хийдэг байж байгаа. За энэ IPv10 дээр basis IP-video talk-ийн давуу тал нь юу вэ гэхээр ерөнхийдөө хэрэглэхэд маш амар, ерөнхийдөө яг утасны функцтэй адилхан. Вебээр болон утсан дээр аппликейшнээр татаад ерөнхийдөө хандчих боломжтой тийм шийдэл явж байгаа. За энэ дээр IPv10 маань лицензийн байршуулалт харагдаж байна. Ерөнхийдөө түрүүнд дурдсан лицензүүдийн хувьд нэг удаа худалдаа авалт хийгээд ямар нэгэн байдлаар дараа нь дахиж
сунгах шаардлага байхгүй. Тэгэхээр хэрвээ байгууллага нь өргөжиж тэлээд ямар нэгэн байдлаар лиценз нь жижигдэж байгаа үед мэдээж өргөдөлтийг бол хийх боломжтой. Тэрнээс бол ямар нэгэн байдлаар танаас нэмэлт төлбөр саруулгын хураамж гэж авдаггүй байдгаараа лицензийнх нь хамгийн том давуу тал болж чаддаг байж байгаа. За энэ дээр IPv10 10 дахь хурамжных нь ерөнхийдөө техник хангамжийн байдлууд харагдаж байна. Тэгээд би энэ вебинар дуусгаар та бүхэнд бас энэ файлыг PDF болгоод шеэрлэх болохоор та бүхэн бас нэг дараа нь харах боломжтой байж байгаа. Энэ дээр ерөнхийдөө IPv10 маань ерөнхий үзүүлэлтүүд, ерөнхийдөө одоо техникийн үзүүлэлтүүд дээр дурдгдсан байна. Энэ дээр дурдгдсан үзүүлэлтийн талаар бас дараагийн слайдууд дээр дэлгэнгүй тайлбарлаад явчихнаа. За IPv10 токен ерөнхийдөө хамтын ажиллагааны хувьд веб артисан ерөнхийдөө Google Chrome, Firefox, Safari, Opera гэдэг ерөнхийдөө ямар ч тийм веб бүтэцүүд дээр чөлөөтэй ажиллах боломжтой. Мөн Grand Stream-ийн JVC endpoint-ууд, JVC хурлын төхөөрөмжүүд, аудио, видео хурлын төхөөрөмжүүд дээрээс шууд ажиллуулах боломжтой. Тэр төхөөрөмжүүд дээр ерөнхийдөө IPv10 токен билээ ингээд байж байгаа болохоор тэндээс бас ашиглах боломжтой. Тэгээд ерөнхийдөө Polycom, Cisco гэдэг бусад 3 дахь ямар ч төрлийн 3 дахь төрлийн хурлын төхөөрөмжүүдтэй хогшиж ажиллах боломжтой. Grand Stream брэндийн ерөнхийдөө хамгийн том давуу тал болж чаддаг зүйлс юм нэг нь юу гэхээр заавал Grand Stream гэхгүй Grand Stream өөр ямар нэгэн дурын брэндтэй 3 дахь брэндийн ямар ч төхөөрөмжтэй Grand Stream бүх одоо утас байна уу, хурлын төхөөрөмжүүд байна уу, сервер байна уу, PBX байна уу бүгд ерөнхийдөө ямар ч дурын брэндтэй хогшиж ажиллаж чаддгаараа бас давуу талтай байж байгаа. Тэгээ IPv10 токийг бол ерөнхийдөө iOS, Android гэдэг үйлдвэрлэлийн системтэй утаснууд дээр бол суулгачих боломжтой. Хэрвээ ямар нэгэн байдлаар зөвхөн аудио зориулттай тэгээд SIP төхөөрөмжүүд байх юм бол яг тэр төхөөрөмжтөнд зориулсан тохиргоог зөвхөн яг тэр төхөөрөмжтөнд зориулаад хийлгэх бас боломжтой. Тэгэхээр ерөнхийдөө хэрэглээний хувьд ямар нэгэн байдлаар зөрүү гарахгүй бүх яг байгууллагын аль нэг цэгээс холбогдож байгаа төхөөрөмж бүртэн зориулсан үйлдвэрлэлийн системийг нь тохируулаад өгчих боломжтой болохоор ямар нэгэн байдлаар хүндрэл үүсэхгүй тийм байдгаараа давуу талтай байж байгаа. За ерөнхийдөө IPv10 токоор одоо аудио, видео хурал зарлахад ерөнхийдөө маш хялбар байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр ерөнхийдөө үндсэн хост нь хурлаа товлно. Үүний дараагаар одоо юугаад IPv10 ток дээрээс хурлаа эхлүүл эсвэл JVC ч юм уу Grand Stream-ийн хурлын төхөөрөмжүүд дээрээс бас шууд эхлүүлчих боломжтой. Тэгээ хурлын төрлийг бас сонгоод англиад түнд зориулсан зүйлсүүд бас тохируулчих боломжтой тий. Ердийн хурал уу, митинг уу, сургалт, семинар уу тий. Тэгээд хурал дээр яригдж байгаа, хурал дээр явагдаж байгаа бүх файлыг аудио, видео эсвэл шаардлагатай бол тэр бурлын үеэр ширлэгдсэн файлуудыг бүгдийг хадгалчих боломжтой. Ерөнхийдөө 500 ГБ хүртэлх файлыг бол санахад хадгалаад авах боломжтой. Мөн хурлын мэдээллийг дамжуулна. Тэгээ хурлын статистик дүүн шинжилгээ одоо хурал дээрээс гарсан үр дүн статистик мэдээг дараа нь та бүхэнд танилцуулах боломжтой тийм байж байгаа. За ерөнхийдөө хурлын удирдлагын хувьд олон хостууд байж болно. Тэгээд мөн одоо спикерүүдийг мөн тэгээд хэлэлцүүлэгчдийг сонгочих боломжтой. Facebook, YouTube зэрэг одоо платформуд дээр шууд бас дамжуулалт хийчих боломжтой. Тэгээд оролцогчдын ерөнхийдөө зөвхөн удирдлагын системтэй. Тэгээд дэлгэц болон файлуудыг бол дурын одоо оролцогч хуваалцах боломжтой. Тэгээ мэдээж одоо хяналтын юу байж байгаа, горин байж байгаа. Тэгээ болон асуулт хариулт бусад тийм тохиргоо ер нь шаардлагатай үйлдвэрлэлийн системийн шаардлагатай бүх одоо юг хяналт зохицуултыг бол IPv10 дээрээс хийчих боломжтой байж байгаа. За энэ дээр ерөөхдөө холболтын жишээнүүдийг ерөөхдөө харуулна. Ерөөхдөө IPv10 үндсэн энэ дээр бол дотоод серверийн холболт нь бол үндсэн нэг сервер болоод
шаардлагатай бүх одоо endpoint-ууд дээр бол оршоод ажиллах боломжтой. Энэ жишээн дээр бол GrandStream-ийн хурлын төхөөрөмжүүд болон одоо ажилтан байдаг ч юм уу гишүүний шууд компьютер хэрэгсэл, гар утас хэрэгсэлээр бол шууд холбогдож боломжтой байж байгаа. За ерөнхийдөө хэрвээ интернет орчноор дамжаад гадагшаа холболт хийх шаардлагатай гэж үзэж байгаа тохиолдолд бол IPv10 ерөнхийдөө интернет орчин болон бусад одоо салбар нэгжтэй өөр одоо интернетээр дамжаад холбогдож байгаа тохиолдолд бол ерөнхийдөө firewall-оор дамжаад цаашаа холболтоо хийчих боломжтой. Мөн бас интернет болон дотоод серверийн холболтыг мөн адил firewall-оор дамжуулаад хийчихнэ. Гэвч ерөнхийдөө байгууллагт шаардлагатай одоо холболтын бүх одоо маш олон боломжуудыг өөр дээр агуулсан. Ерөнхийдөө байгууллага болгоны онцлогт тохироод олон салбар нэгжийг холбож болж байна. Эсвэл олон салбар нэгж нь одоо нэг IPv10 стейшнээрээ дамжуулаад олон салбар нэгж нь тус тусдаа сервер үүсгэж явж болж байна. Эсвэл тус тусдаа одоо хурал хийх ч юм уу тэгээд явж боломжтой. Ер нь байгууллагын бүх шатны одоо харилцаа холбоо бүгдийг ер нь яг нэгтгэхэд өгдөгөөрөө давуу талтай тийм байж байгаа. За энэ дээр ерөөхдөө GrandStream-ийн JVC хурлын төхөөрөмжүүдийг жишээ болгож харуулсан байж байна. За ер нь GrandStream-ийн одоо байгаа хурлын төхөөрөмжүүдээс хамгийн үзүүлэлт сайтай төхөөрөмж нэг бол хамгийн ихэнд байгаа JVC 3220 гэдэг хурлын төхөөрөмж байж байгаа. Энэ төхөөрөмж нь өөр төрлийн Android үйлдвэрлэлийн системтэй. Тэгэхээр дурын аппликейшн одоо та ямар аппликейшн ямар платформ дамжуулаад хурал хийж байгаа Teams гэдэг ч юм уу Google Meeting, Skype, Viber гэх бүгдийг өөр дээр нь татаа суулгах боломжтой. Энэ төхөөрөмжийн хувьд камер нь ерөөхдөө 4К-аар бичнэ. Тэгээ 360 градус зэрэг нь 12x-ээр зүүмэлдэг ерөөхдөө хүчрэг төхөөрөмж гэж байгаа. Энэ төхөөрөмжийн хувьд яг энэ урд нь байгаа wireless микрофонтой дагалдаж ажилладаг. Энэ микрофоны хувьд өөрийнхөө байрлаж байгаа цэгээс одоо 5 метрийн радиус тодорхойг noise cancel хийгээд бичээ таашин дамжуулдаг юм төхөөрөмж байж байгаа. За энэ дээр тэр 30-10 бас муу адил Android үйлдвэрлэлийн системтэй 4К-гаар бичдэг. Энэ бол ерөөхдөө шууд зурагт болон эсвэл ханд байрчуулаад явцдаг тийм төхөөрөмжүүд байж байгаа. За энэ дээр JVC ерөөхдөө GrandStream-ийн хурлын төхөөрөмжүүдийг танилцууллаа. За одоо ерөөхдөө миний бэлдсэн танилцуулга ер нь энэ түрээд өндөрлж байна. Одоо ингээд та бүхнээс ерөөхдөө асуулт хариулт бас энэ комментээр ирж байгаа асуултнуудад нь ерөөхдөө хариулаад явчих. Та бүхэн асуулт байвал шууд микрофоноо нээгээд шууд асуултаа асуучих боломжтой шүү. За ерөнхийдөө тэгвэл асуултуудаа энд комментээр ирсэн асуултууд дээр нь бид бүхэн дараа нь хариулт явуулчаа. Юун дээр бол IPPBX нь ерөнхийдөө юу яаж байгаа? Ер нь ямар ч төрлийн суурин утастай холбогдож ажиллана. Яг утас нь хэрвээ аналог утас байх юм бол мэдээж IP болгох шаардлагатай. Эсвэл аналог утсаа IP руугаа хөрвүүлээд PBX-тэйгээ оршуулад ажиллах боломжтой. Ерөнхийдөө PBX-эн дээр 100 тонны аналог утсыг бол дэмжиж ажиллана. Ерөнхийдөө өөр дээр нь байгаа портууд дээр ерөнхийдөө аналог порт бол байдаг. Тэгэхээр 100 тонны аналог утснуудыг бол дэмжиж ажиллана. Тийм байж байгаа. За үнийн мэдээллийг ерөнхийдөө юу яач? Би таны мэйл хаяг руу үнийн мэдээллүүдийг мэйлээр явуулаад өгчээ. За ерөнхийдөө GrandStream брэнд нь яг байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл нь яг байгууллагын харилцаа холбоо, байгууллагч шаардлагатай бүх шатны харилцаа холбоонд ерөнхийдөө тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг болохоор GrandStream брэндийн ерөнхий байгууллагын PBX-нууд, IP утаснууд одоо шаардлагатай хурлын төхөөрөмжүүд тэнэтрэ гэдэг тэд нар ерөнхийдөө салбартаа ерөнхийдөө харилцаа холбооны чиглэлээр бол тэргүүлэгч гэж явдаг. Тэгэхээр тэн дээр
PBX-ийн хувьд бол байгууллагын бүх шатны хэрэглээ, бүх шатны үйл ажиллагааг маш их хөнгөвчлөдөг, шаардлагатай бүх зохицуултыг хийдэг болдгоороо давуу талтай болж байгаа. За зардлын хувьд ерөнхийдөө PBX төхөөрөмжийг нэг удаа худалдан авалт хийгээд мөн адил дахин ерөөсөө тийм төлбөр төлөх шаардлагагүй. Тийм байдаг болохоор ерөнхийдөө зардлын хувьд та нэг удаа л худалдан авалт хийн гэсэн үг. Тэгэхээр өнөртгийн хувьд тэгээд явандаа ерөнхийдөө зураг гаргаал явчих байх. За би энэ ирсэн мэйл хайгаар бас үнэн санал явуулаад өгье. За та бүхэн тэгээд үнийн мэдээлэл болон бусад шаардлагатай мэдээлэл директли авахыг хүсвэл эсвэл бас байгууллагынхаа үйл ажиллагааны онцлог тохирсон шийдэл боловсруулах, түүнд зориулсан одоо ямар төхөөрөмжтой байна, ямар шийдлүүд байж болох уу зэрэг мэдээллийг авахыг хүсвэл энэ дээр байгаа манай офисын утас болон директ миний дугаар руу холбогдоод үнийн мэдээлэл бас авахыг хүсвэл манай sales mail хаяг болон миний хувийн мэйл рүү мэйл хаяг бичээд үнийн мэдээлэл болон шаардлагатай бүх шийдэл боловсруулалт гэдэг бүгдийн чөлөөтэй авах боломжтой байгаа шүү. За ингээд та бүхэндээ манай вебинарт оролцсонд баярлалаа. Би тэгээ та бүхний мэйл хаяг руу энэ өнөөдрийнхөө